Энэ жил Монгол орны ихэнх нутаг дэвсгэрт ган нүүрлэж хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуйн салбарт ихээхэн гарц хохирол учрах нөхцөл байдал бий болж 2017-оос 2018 оны өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм а. Ховд аймгийн тухайд гихтэл 17 сумын 91 багтай бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь өвөлжилт хаваржилт хүндрэнэ гэсэн мэдээлэл бий. Иймээс аймаг орон нутгийн зүгээс учирч болцсошгүй эрсдэлд бэлэн байх үүднээс малчтад туслах айныг аймгийн хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Тэгвэл үүний араас малчтад туслах олонний хүч оломгүй далай хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнийг аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон аймгийн засаг даргаасан аймгийн аудит эдийн газрын дарга доктор Галбадрах Монгол улсын хүний гавьяа тэмч даваа бол тэргүүтээ эрхэм нөхөд санаачлан 2017 оны 11-р сарын 15-наас 2018 оны 3-р сар хүртэл өрнүүлж эхэллээ. За бид бол одоо яг нэмэгтэйчүүдийг одоо тэр угж юу бэлдүүлэх тал руу бүх зүйлээ анхаарай. За залуучууд бол үнэхээр хүн хүч гаргаж залуу малчин туслах малчин хөдөлгөөн өрнүүлээ. Хавар бас малчт маань үнэхээр хүн хүч хэрэгтэй. Тэр хаврын одоо хавсраг хүүтэй үед тэр хэвтэр бууцаа малынхаа тижээлийг одоо зуурч одоо бид нар зутан хийж малаа өгчхээс авахудаад ингээд хүн хүч их дутдаг байхгүй. Тэнд нь хүртэл одоо оролцож энэ талаар одоо бүгдээрээ хамтарч ингэж ажиллахгүй бол энийг зөвхөн одоо засгийн хийх ажиллаа гэд хайж одоо хол байж болмооргүй санагдаад байгаа л та. Тэгээд одоо энэ санаачлагыг гаргаад бид нэр энэ аймгийн одоо зарим удирлуудтайгаа яриад тэгээд одоо энэ ажлыг өнөөдөр ингэж эхлүүлж байгаа. Байгалийн давдашгүй хүчин нүүр тулгархад засгийн газар хүнс хөдөө аж ахуй яам аймаг сумын удирдлагын зүгээс арга хэмжээ авч тэдний хийх ажил гэж үцгээс илүүтэй хотол олноороо айл өрх албан байгуулах хамт олноороо нэг санаатай байж буянт мал сүргийн эрсдлээс хамгаалж малчдаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хүнд сорилтоос гарц хохирол багтаа давхад туслах үүднээс энэхүү хөдөлгөөнийг эхлүүлжээ. Хөдөлгөөний эхний үйл ажиллагаа болгож аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга энэ хулдаар ахлуулсан хөдөлгөөнийг санаачлагч нэр бүхий төлөөллүүд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрүүгандтай уулзаж малчид руу чиглэсэн тухайн ажлынхаа талаар мэдээлэл хийж цаашид хэрхэн яаж хамтарч ажиллах хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлэх талаар сан солилцлоо. Шинэ жилийн тансаглалаа ерэн жоохон хүнийя. Бүгдийг хүн чадахгүй шүү дээ. Тийм үү? Тэр торто ид одоо велого ид шампанскаа уу, дарсаа уу, одоо шараа ариг мэрэг ууд юм уу хатуу архиа бол боли. Бүгийн орлого жоохон муудна шүү дээ. Бид 15 мянган төгрөг цалин авч байгаа хүмүүс 11, 12, 1 сарынхаа 2 сарынхаа цалингаас жоохон хөрөнгөлт үүсгэж байгаа л 15 мянган төгрөгийг зориулъя. Энд юун зориулах вэ? 2 хил шар будаа, 2 хил сахар, 1 хил давс, 4 хил гурил ингээд 15 мянган төгрөг болж байгаа. Тий, энэ бол бас их мөнгө биш. Ийм боломж бидэнд бүрдэж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ аймгийн төв дээр ажиллаж байгаа энэ олон байгууллага хамт олон нэгдээд өрх гэр бүртэйгээ ингээд энэ хөдөлгөөнийг өрнүүлээд ингэх юм бол бид нар малчтаа одоо хавар үнэхээр одоо гац хохирол багтаа одоо болоход нь л одоо тус нэмэр болох юм л да энэ чинь. Энэ үеэр Ховд аймгийн Улаан загалмайн хороо, Ахмадын хороо, залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, Ховд их сургуулийн оюутны холбооны тэргүүнүүд олонний хүч оломгүй далай хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнд нэгтгээ илэрхийлээд малчтаа малын хорогдол багтаа даван туулахад хувь нэмрээ оруулах, аймгийнхаа эдийн засаг нийгэмд учрах хохирлыг бага боловч хамгаалж төрд тус нэмэр болж энэхүү буянтай ажилд идвэх санаачлагтай оролцоо илэрхийлсэн юм а. Уг хөдөлгөөнөөр дамжуулан олон үндэстэн ясны өлгийн нутаг, Ховд хотод аж төрж суугаа нийт айл өрх төр хувийн хөвшил, төсөл хөтөлбөрийнгээд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 258 аж ахуй нэгж албан байгууллага бүрт хурц ажиллах юм а.